Бүгдтэй энэ гайхалтай өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр би Мантатагаа Phoenix Academy-ийн талаар ярьцгааж гэж байна. Одоо энэ сургалт маань 3 сарын 7-ны өдөр эхлүүлнэ гэж ярьж ярилцаж төлөвлөж ажиллаж байсан болвол энийг жаахан хойшлуулад одоо 4 сарын 4 гэдэг өдөр нь бол хамгийн сайхан одоо энергитэй зөв өдөр гэж тодорхойлоод тэгээ энэ өдөр одоо сургалтаа эхлүүлэхээр болсон Phoenix Academy буюу одоо энэ сургалтын онлайн сургалт маань болохоор хүүхдүүдэд одоо багаас нь энэ ухамсар энэ дотоод дуу хоолой одоо хүний мөн чанар бид нар хүн болгон дотор ямар одоо агуу хүчийг тээж явж байдаг, боломжуудыг тээж явж байдаг, өөрсдийнхөө энергийг хэрхэн одоо зөв одоо зохицуулах, хүсэн амьдралаа одоо яаж бүтээх үү, өөрийнхөө давуу талыг ашиглаж яаж ад жаргалтай одоо сэтгэл хангалуун амьдралыг бүтээж сурах уу гэдэг одоо маш олон талын мэдлгүүдийг заах энэ гайхалтай сургалт маань одоо ингээд 4 сарын 4-өөс эхлэхээр бэлтгэгдэж ажиллаж байна. Энэ сургалт маань 6-аас 14 насны хүүхдүүдэд зориулсан. Онлайнаар болох болохоор одоо Монголд байгаа болон гадаадд байгаа болон хөдөө орон нутагт амьдарч байгаа гэдэг бүх хүүхдүүд маань энэ сургалтандаа суралцаад одоо хувь хүний хөгжил энерги даалт ухамсар даалт ертөнц гэдэг энэ одоо маш биднээс салшгүй холбоотой энэ чухал мэдлгүүдийг багаасаа олж аваад одоо хүчрэхэг бие даасан хүн болох одоо энэ суурийг нь бид нар тайлцахыг хүсэж байнаа ээж автаа хамтраад. Учир нь энэ боловсролыг одоо олж авахд ерөөхдөө хэцүү байгаад байдаг шээ сургуульд одоо энэ талаар олж авахгүй. За тэгээ эцэг их нь заримдаа энэ талаарх одоо зүйлийг заах одоо яг мэргэжлийн боловсрол нь байдаггүй болохоор яг хүүхдүүдтэй хэлээ яриад ойлгох боломж байдаггүй. Тийм болохоор энэ одоо сургалтыг эхлүүлснээр хүүхдүүд маань энэ боловсролыг, энэ мэдлэгийг, энэ ухамсарыг багаасаа өөртөө төлөвшүүлэх одоо боломжтой болгох тал дээр одоо бид нар ингээд хичээгээд ажиллаж байгаа. Тэгээд энэ төсөлдөр маань хамтран ажиллаж байгаа мантхай багштайгаа өнөөдрийнхөө ярилцлагыг бас хийж байна. Энэ сургалтаа болоод мантхай багштай хамтран хөтлөн явуулах болно. Тэгээд ерөнхийдөө бол мантхай багш минь хөтлөн явуулна. Би хажуугаар нь дэмжлэг үзүүлээд ингээд ерөнхийдөө бид хоёр ингээд хамтраад явуулах юм байнамаа. За мантхай багштай өнөөдөр хоёлаа ямар сэдвээр одоо ярьж одоо хүүхдүүдтэй болоод эцэг эхүүдэд нь одоо хэлж ярьж сануулах сэдв юу вэ? Таны микрофон ч онторсон байна. Би нөө шуум оруулахгүйгээ хаацмас. Алдаа гэдэг сэдвийн талаар ярилцъя гэж бодож байна. Яагаад гэвэл энэ алдаа гэдэг сэдв маань ер нь аюу тийм бидний сүнсний дуу хоолойг маань одоо хааж идэг нэг тийм чухал бас юу байгаа аахгүй юу? Одоо яг бидний сүнсний дуу хоолойг маань хааж идэг нэг тийм юу үүсгэж байгаа. Тэрийгээ би өөрөө бас ингээд амьдралынхаа турш мэдэрсэн учраас мэдээж бид нар ингээд одоо ер нь бол маш чухал асуудлуудын талаар нэг нэгээр нь ярилцсан. Гэхдээ эхний удаа энэ талаар ярилцъя гэж бодож байна. Тэгэхээр алдаа гэж юу вэ? Тэ? Алдаа одоо үнэхээр буруу зүйл үү? Та хүүхдээ алдаа гаргасан үед нь ямар хариу үйлдэл үзүүлдэг вэ? Тэ энэ асуултуудад нэг хариулах гад нэг үзээрэй. Би болохоор өмнө нь юу гэдэг гэсэн хүүхдээ ингээд те алдаа гэж нэрлээд байгаа боловч те яг үүндээ тэр алдаа биш байх тохиолдол маш их байдаг. Бидний цаанаас те энийг ингэх ёстой шүү, тэрийг хийх ёстой шүү гэд ихэвчлэн ингээд
автоматар заагаад өгсөн байдаг нийгмээс. Гэтэл тэр яг үүндээ амьдрал дээр нэг тийм хэрэгтэй юу гэхээр бас хэрэггүй зүйлүүд аягүй их байдаг. Аа яг нэг талаас нь ярихад те. Тэгээ би ямар ч ясаа өөрөө тэгдэг байсан байхгүй юу? Хүүхдээ ингээд алдаа гарах үед нь ерөөсөө ямар ч анзаарах тийм сөхөө байхгүй шууд автоматар гарч иж байгаа нэг чимээ далд хумсраас гарч иж байгаа байхгүй юу? Оо яаж байгаа юм бэ? Яагаад энийг ингэж байгаа юм бэ? Тэрийг тийхгүй яасан юм бэ? Би чамд хэлээд ах чинь гэл ерөөсөө ингээд шууд шүүмжлээл загнаал хэлдэг байсан. Тэгээ энэ юу вэ гэхээр миний далд хумсарт айцын програм суудсан байсан. Алдаж болохгүй, алдаа бол аюултай тий. Одоо гихмит иймэрхүү тэгээд давхар шүүмжлэл. Тэгэхээр энэ хүүхдийг алдаа гаргаж байгаа үед нь ямар хариу үйлдэл үзүүлж ийн гэдг нь хүүхдийн ирээдүйд хүүхдийг хэн болохыг нь маш их тодорхойлж идэг. Одоо ялангуяа дотоод дуу хоолойд нь тий юу гэж нь автоматар ерөөсө далд хумсарт нь автоматар сууж идэг зүйл байгаа байхгүй юу? Жишээ нь ингээд хүүхдийг алдаа гэж яриад байгаа тэр зүйл гарсан үед нь одоо хэрвээ загнах юм бол юу үсдэг гэж байгаа. Айцын тийм мэдрэмж суучдаг гэж байгаа хүүхд. Шууд автоматар далд хумсарт нь тий. Тэгээд тэр нөгөө хаалт хийж байгаа шүү дээ. тий. Шүүмжлэх юм бол тийм нөгөө ичхүүр тий. Ичхүүр үсчдэг гэж байна. Би одоо яста яана яачлаа гэж өөрөөсөө ичээл өөрийгөө дараал тэгэл ерөөсөө тэр чинь сүнсээ дарж гинаа л гэсэн үг тий. Нөгөө сайхан байглаас заяасан тэр сөүлийн маань тэр хүүхдийн сүнслэг тэр байглаас заяасан тэр хүч чадлыг ингээд дараад байгаа байхгүй юу? Дараад блоклоод хаагаад тийм зүйлүүд үүсчдэг. Хэрвээ ингээд өөр чинь ямар хариу үйлдэлүүд бусад хүүхдүүдтэй харьцуулах. Тий, харьцуулах юм бол ерөөсөө үн цэнийг ингээд би үн цэнгүүгээд ингээд өөрийгөө ингээд автоматар кодолчдаг. Гэтэл тэр хүүхд чинь байглаасаа маш үн цэнтэй. Маш их авьяас чадвартай хүүхдүүд. Тэгээд авьяас чадварыг ингээд боомлчдаг. Тэ? Хэрвээ тэр алдаа гаргаж байгаа үед нь тэгэхээр бид нар яах ёстой юм бэ те? Хэрвээ ингээд дэмжиж те хариу үйлдэл үзүүлэх юм бол за одоо ингэдэг гэж байгаа байхгүй юу? Алдаа гэдэг бол нэг зүйл. Алдаа гэд яриад л байгаа боловч те. Яг үүндээ бас алдаа биш шүү. Бас зарим нь алдаа биш байдаг шүү гэдэг бас анхаараасаа гэж хүсэж байна. Тэр нь нэг зүйл. Хүүхэд бол үн цэнтэй оршихуй гэдэг ингээд хажуудаа нэг зүйл ингээ хоёр тустай зүйл гэдгийг нь анхаараарай гэж байгаа байхгүй юу? Яагаад гэвэл бид нар ингээд шууд ингээд чи тэнийг юм уу чи мангар юм уу гэд шууд тэр алдаатай нь хутгаад хүүхдийг шууд ингээд холиод яачдаг. Салгаж ойлгох юм бол энэ үйлдэл яг юу вэ те? Энэ үйлдэл ийм юм болсон байна. Ингээд одоо дэмжээ те. Миний хүү энэ чинээс миний хүүхд юу сурж гин, юу анзаарч харж гин гэд ингээд за энийг ингээд засаж залруулж болно гэдэг юм уу те. Одоо нэг тийм айцгүй мэдрэмж өгөөд ярилцаа те тайван хүлээж аваад ингэх юм бол хүүхдэд одоо дэмжээд ингээд ухамсарт хэлэхэд нь ингэж маш том үүрэг рол гүйцэтгэдэг гэж байгаа байхгүй юу? Тэг бодоод үзэхэд тийм байгаа сте тий ер нь Басан тийм шүү дээ тий. бодоод үзэхэд тэгээд бас ингээд асуугаад за тэгвэл энэ дээр юм бэ одоо тэгвэл энийг яаж сайжруулъя гэж бодож байна. Маш хүүхдтэй маш хүндэтгэлтэй хандах хэрэгтэй тий. Муухай тэгэл бид нар чинь ерөөсө доош нь хийгээл тэнэг мангараар нь дуудаал хүүхдийн хамаг сүрсүлдийг унгаагаал тий. Маш өөртөө ихтгэлгүй болгочихж байгаа байхгүй. Харин тэр асууж ингэж яаж яах юм бол тэр асуудлыг шийдэх тэр хариуцлагыг одоо гаргах тэр чадвар ухамсар тэр оюун ухааныг ингэж хөгжүүлж идэг. Бодоод үзэх тийм штэ тий. Тийм шүү дээ. Одоо тэгж өөрчлөлмөр байгаа байхгүй юу? Тэгээд би бас ингээл өөрийгөө бодоод үзэхэд одоо би чинь тэгэл даалда хүмүүсээр ийм одоо энерги юм мэдлэг тэр орох үедээ би ч нэрээ яадаг байлаа гэсэн чи өөр аюух айцын програм суулгацсан. Яг тэрийг хүүхдүүдтэй өвлүүлээ явж исэн байгаа байхгүй юу? Энэ програмаа өөрийнхөө ээж ааваасаа өвлөж авсан байгаа байхгүй юу?
өөрөө ч ухамсарлаагүй. Тэ? Тэнгүүд яг Ааха. энэ програмаа одоо хүн сэрхээс нааш өөрөө одоо энэ ажлыг одоо ухамсарын ажлыг хийхээс нааш энийг ингээд мэдхгүйгээр шууд автоматар дараагийнхаа үед тэ ингээд уламжлаад өвлүүлээл яваад идэг. Бидний эцэг эхүүд ч гэсэн өөрийнхөө ээж аавудаас бас энэ нөгөө загнуулж өссөн болохоор өөрсдөө ч тэрийг ингээд анзаараагүй өөртөө суулгачихсан. Тэгээ хүүхдүүдийг болохоор яаж хүмүүжүүлдэг вэ гэхээр заавал загнадаг, одоо цохиж бараг зоддог ч юм уу те зандардаг ч юм уу ийм хүч хэрэглэж одоо хэрэглэх аргаар одоо хүүхдийг хүмүүжүүлдэг хүн болгодог юм байна гэдэг ийм нөгөө код одоо ингээд дээрээсээ ингээд баг явчихсан байгаа байхгүй юу. Тэгээ нөгөө эцэг эхүүд маань энэ ухамсарын ажил гэдэг зүйл чинь хамгийн чухал байгаа байхгүй одоо. Тэгээ одоо боловсрал гэж хүн яриад байгаа. Боловсралаас хажуугаар нь бас ухамсар гэдэг зүйл байгаа байхгүй хүн чинь яг өөрөө мөн чам одоо хүн шиг хүн болох. Тэгээ одоо боловсралтай хүмүүсүүд бол зөндөө байна. Ерөнхийдөө бол өчнөө дипломтой тий. Гэхдээ хүн шиг хүн биш хүмүүсүүд маш их байна штэ. Ер нь адгуус шиг хүмүүсүүд байна штэ ерөнхийдөө. Одоо маш олон дипломтой адгууснууд ерөнхийдөө бол одоо өчнөө улс орнуудыг одоо ингээд удирдаад тий ингээд бүр хэцүү байдал руу явуулж оруулж байгаа тохиолдлууд байна штэ тий. Тэгэхээр нөгөө ганц боловсрал гэхээс гэж нэг яг жинхэнэ хүн дээр нь ажилдаг энэ нөгөө ухамсарын төвшин ухамсар дээр нь ажиллаа одоо энэ боловсролыг олгоогүйгээс болоод ийм хүмүүсүүд одоо үүсэж байна нэгэнд. Тэгээ сүүлд нь ингээд өөртөө болоод бусдаа маш их одоо гай удаж байна. Тэгэхээр нөгөө хүмүүсмүүд бид нар бол хүүхдүүдэд боловсралтай болгоно мэдээж хэрэг янз бүрийн хэл устай одоо олон талын мэдлэгтэйгээс мэдлэгтэй болохоос гадна мэдээж хэрэг боловсрал бол маш чухал зүйл. Тэгвэл хажуугаар нь бол энэ ухамсар энэ хүүхдийг хүн шиг хүн одоо хүнийг хайрладаг, хүндэлдэг, зоригтой байж чаддаг, шударга байж чаддаг, өөрийн гэсэн үзэл бодлоо хамгаалж чаддаг, өөрийнхөө байр суурийг хамгаалж чаддаг одоо ийм үнэхээр өөрөө зөв хүн байгаа бол өөрийнхөө байр суурийг хамгаалж сурах хэрэгтэй шүү дээ. Олондоо ингээд одоо маста уусчдаг биш маш нь одоо хар байгаад байгаа бол мас руугаа уусаад өөрийнхөө одоо энэ шудраг зан чанар одоо тийм сониуч юм одоо юмыг хөгжих сонирхолтой тийм гой зүйлд хийж бүтээх одоо сонирхолтой энэ чадваруудаа гээдэг биш. Тэгээ харин ч бүр энэ чанараа ингээд хадгалж үлддэг энэ зан чанар дээр зогсож чаддаг ийм хүмүүсүүдийг одоо бид нар нийгэмдээ эцэг эхүүд маань бэлдэж өгмөр байгаад байгаа байхгүй юу? Тэгээд мантгай багш манаас хэлж ийн л да нөгөө энэ нөгөө яг мөн чанар одоо бид хүүхэд болгон хүн болгон ч юм бол энэ дэлхийд дахин давтагдахгүй онцгой гайхалтай бүтээлүүд байхгүй юу? Харамсалтай нь одоо янз бүрийн одоо алтаа гэж нэрлэдэг байгаа зүйл гаргангуут нь харин бид нар одоо ямар ч нөгөө ухамсаргүйгээр чи тэнэг мангар юм уу чи тэнэг мангар гэж баг их шууд хэлж байгаа шүү дээ ингэж алдаа гаргаад байдаг алтаагаа давтаад байдаг чамд өчнөө хийсэн сандаггүй ойлгодоггүй яадаг хөвгтвэ чи гэл ингээл нөгөө одоо ингээл зандраал хэлдэг загнаал хэлдэг. Тэгэхээр бид нар нөгөөний бас одоо хүүхдийнхаа байр сууриас одоо хүүхдийгээ өөрийнхөө хүүхдүүдийнхээ оронд тавьж үзэх хэрэгтэй байхгүй. Тэр хүүхд чинь 5-6 настай. Эсвэл бол нэг 10 настай хүүхд дээ шүү дээ. Энэ дэлхийд одоо түрүү нэг 10 жил амьдарч байгаа хүүхд. Тэр хүүхдийн ертөнц чинь бол шал өөр байгаа шүү. Бид нар чинь ингээд эндээ 40-50 жил одоо 30-20 жил амьдарчихсан ингээд нийгмийн програмаар одоо кодлогдчихсан бөө одоо хүлээсэнд орчихсан хүмүүсүүд ингэж бодгоо тэгж боддгоо гэдэг одоо зарчмаар яваад бөө одоо нөгөө нэг айдас ичхүрээ одоо гомдлын энэ төгшүүрийн дарамтын мэдрэмжэндээ ингээд батчихсан. Ямар ч одоо зэрэг мориг гэсэн зүйл байхгүй болчихсон. Тэгтэл нөгөө хүүхдүүд маань болохоор нөгөө эр зоригтой айгүй тийм сониуч им гой нөгөө нэг үе дээр явж байгаа байхгүй юу? Тэгтэл нөгөө янз бүрийн зүйлүүдийг хийж үзэж товчж үзэх гээд байдаг ийм гой сониуч зам байгаа байхгүй. Сониуч зангаа бол хүн ерөөсөн насан туршдаа алдаж болохгүй үг нь бол
Тэ дааж одоо нас явах тусам одоо тэ хүн маань бүр юу тэр сониуч байдал байтугай бүр нөгөө зориг нь мохчихдаг гэсэн. Тэ тэгээд нөгөө хүүхэд маань мэдээж яриг янз бүрийн зүйлүүдийг туршиж үзэж одоо хийж үзэж байж л одоо туршлага авч энэ хорвоотоо танилцсан өгнө. Тэ тэгтэл нөгөө танилцаж амжаагүй байхад нь ингэж болдгоо тэгж болдгоо ингээл ингэж нөгөө хамаг хэцүү үгээр үйлдэлээр ингэж хүүхдүүдэд хорсоор байтал нөгөө хүүхд маань бүр жинхэнэ хинж бус болгоод хувирчихж байгаа байхгүй нөгөө хүүхдийг. Тэгэхээр нөгөө бид нар хүүхдүүдээ одоо янз бүрийн үйлдэл гаргаж байгаа бол тэрийг бас оронд нь өөрийнхөө хүүхдийнхээ оронд өөрийгөө тавьж үзхийг хичээгээд яагаад хүүхд маань ингэж юм? Энэ үнэхээр одоо болохгүй зүйл мөн үү биш үү? Магадгүй болох зүйл гэж болно шүү дээ. Яагаад хүүхд ингэж нэг ордож үзмээр байгаа, тоглож үзмээр ч юм уу, орж үзмээр ч юм уу, хийж үзмээр байгаа зүйлүүд нь болохгүй байж болох байхгүй. Тэгтэл шууд эцэг ихэд болдггүй. Би бага байхдаа байнга л болдгоо гэсэн юм одоо сонсоод өсчихсэн. Тэгээд бага байхдаа би чинь тэггүй яагаад болдгоо юм бэ? Яагаад гэдэг тий өөртөө амар тийм нэг хайрцагт тий. Одоо би бас аюух тийм мэдэрдэг байсан. Нэг энийг ингээд хийчмээр нэг зүгээр өөрийнхөө тий ингээд цаад юугаараа ингээд юмыг зохицуулаад ингээд хийх гэхээр наадах чинь тэгж хийдгүй юм. Яах гэж хийх гээд байгаа. Яг ингэж амар хязгаарлагдмал байгаа сте. Айгүй тийм юмдаа тулгараад тэгээд би тэрэнд маш их стресстэйгээс аахгүй юу. Яахаараа болдгүй ямар ёо маш их стресстэйгээс гэтэл болоод харин ч бүр илүү ингээд тий илүү үр дүн өгөхөр зүйлүүд байсан байгаа аахгүй юу. Би тэгээд зурж яваад өөрийнхаараа хийхээр айгүй үр дүнтэй болдог аахгүй юу. Би ч одоо бас тэгэл өөрийгөө маш их тэнэг юм байна. Би юу ч чаддаггүй гэж бас л ингээд котлцсан явж исэн чинь сүүлдээ философи орсон чинь юу вэ? Миний нөгөө боддог, миний байнга толгойд миний явдаг юмнууд тэнд явж байгаа аахгүй юу. Би чинь тэнэг мангар биш юм уу одоо яагаад энд ийм амар ингээл нөгөө одоо философи чи айгүй мундаг зундаг гэж яриад байгаа штэ айгүй өндөр төвшний мөвшнийгээд яагаад энд ингээ байж идэг вүлээ гэдэг ингээ би чинь бүр айгүй ингээд миний ингээд баг би юунаасаа ингэж ингэсэн аахгүй юу ингэсэн үе байсан. Тэгээ одоо ч гэсэн ингээд бас зарим нэг юмнуудыг би ингээд айгүй санаа манаа олж ирэл тийг тэгш тийм үү ингэж тийм үү гэл тэгэхээр за тэгхгүй илгүй яг миний нөгөө айцын дуу хоолойндоо болоод хийж чадахгүй ингээл охингууд дараа нь тэр нь ингээд нийгэмдэр гараад ирцэн ч юм уу те нэг миний юутай ажиллан юм гарч ирээд хийгээд бүтээчихсэн. Тэгээ би өөрийгөө тэр энэ их одоо миний алдаа гэд тэр одоо айцын юу маань ингээд намайг блоклоод миний явах замыг минь ингээд хаагаад исэн байгаа байхгүй юу? Тэгээ би миний бага насанд одоо айгүй миний санаанд ордیں۔ Би чи айгүйх ингээд угнд бүжиглэх дуулах бүр айгүй итгэвтэй байдгийсэн. Тэгээд бүжиглж исэн чинь нэг бүжгийн ингээд нэг урлагийн үзлэгт орсон чинь алдчихгүй юу? Би чинь бас ерөнхийдөө айгүй тийм ингээд сандруу ч юм уу те. Тэгэнгүүт тайзаас ингээд бууж байгаа хооронд манаа нөгөө дуу хөгжмийн багш маань намайг хүмүүсээс нууцаар сэмхэн чимгсэн байхгүй юу? Тэгэхэд би ингээд тухайн үед чинь 10 жилийн жоохон бага ангийн хүүхэд ингээд шоконд орж байгаа юм чам. Амар хүүхэд яг трама авах үед яадаг гэхээр ингээд гайхах юм процесс ордог гэсэн. Олдсон бэлээ. Гайхал юу болчихв гэд те. Тэр үед юу болсон бэ гэ одоо яг харахад тухайн үед хүүхд юм чи юу ч мэдэхгүй ингээл те маш их ичгүүр аваад ингээд өөрийгөө үнэлэх хүнлэмж навс унаад ингээд бууж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь тэнд тэр багш зүгээр л те хүмүүст сайхан харагдахыг л хичээсэн. Хизээж хүүхдийн төлөө байгааг байхгүй юу. Тэгээ тэр хүнийг буруутгах байгаа юм шиг. Угаасаа тэр үед тийм мэдлэг байхгүйсэн. Тийм сэтгэл зүрэхтэй хүмүүс одоо сэтгэлээ тэр хайрын энерги ингээд блоклоод хаачихсан тий. Бас л адилхан юм блоктой хүмүүс юу гэдгээ мэдэхгүй би ямар орших вэ гэдгээ ямар хайрын гэрлийн орших вэ гэдгээ умартчихсан. Тэгээ хүүхдэд тийм трама өгөөд хүүхдүүдийг ингээд баллаад за бас буруутгах байгаа юм шиг өнгө аястай болчихоо юм. Угаасаа л нийгмээрээ л баг ингээд туулцсан. Гэтэ сайн сайхан хүмүүс мэдээж байгаа тий. Гэтэ тэд нар маань
маш цөөхөн байсан байна. Одоо бид нар бүр нийгмээрээ ингэж сэрж те энэ алдаануудаа засахгүй болвол бид нар бүр нийгэмдэр яадаг билээ. Хүнийг те ямар ч байж болно байгаар нь хүлээж авч чадахгүй нөгөө алдаан дээр нь дэвсэлдэг те хүнийг маш их доош нэдэг бүр амиа хорлох хүртэл хэмжээнд хүргэдэг ийм муухай харгас баймааргүй байна. Тийм биз дээ. Энийг засаж сайжруулах хэрэгтэй байна. Би тэгээд бас өөрөө айгүй тэгдэг байсан байхгүй юу? Хүмүүсээс айгүй хийм мэдрэмж авдаг байсан. Юун сүртэй энэ чи те? Ийм жоохон юмн дээр энэ төр гээд. Тэгээд би айгүй гайхдаг байсан байхгүй юу? Би ч одоо тийм сүрж юм бах та. Юу юм бах та гэсэн чинь үгүй байгаа байхгүй юу? Бас дэлхийд дээр бас ийм нэг хүүхдүүд бас их янз янзын төвшөнтэй байд юм байна л та. Тэ нэг сэтгэлийн төвшин те нөгөө юмыг мэдрэх чадвар гэдгээр. Тэгэхээр бусдыг өөршгөө одоо те чи тийм байх хэвээр чи яхаараа тэгдэм гэж юусоо ийм бүдүүлэг байж болохгүй шүү. Одоо ялангуяа энэ альфа генерашны үе те маш энзэг, маш их хайрын гэрлийн ийм одоо энергиуд буугаад ирсэн дэлхий дээр маш их сүнслэг чадвартай хүмүүс байгаа. Эднийг дахиж ийм муухай алдаагаараа тэдний энэ сүнслэг энэ чадварыг энэ хайрын хөөрхөн энэ те энэ сайхан энерги нь боомлмооргүй байна. Одоо энэ алдаагаа болмоор байна. Бүр тиймэр байхгүй юу? Тэгэхээр одоо бид баагаар суралцахаас өөр арга байхгүй тий? Өөрлөгөө өнгийнхөөс өөр арга байхгүй. Ийм үед ирсэн байна. Одоо энэ мэдлэг, мэдээлэл, улам хөгжин, улам далд ухамсаар энерги гэж юу вэ те? Энэ далд ухамсыг бүр ингээд нарийн мэдэрдэг хүүхдүүд маш ихээр төрж эхэлж байгаа тийм ээ. Тэрийг нь ойлгохгүй ээжэж шүүгээд шүүмжлээд доош нь дараад ээж болохгүй байна. Жохон ч гэсэн мэдлэгтэй болоод ядаж хүүхдээ айцгүй. Би ямар ч байсан, ямар ч алдаа буруу зүйл хэлсэн хүмүн охин минь би чиний талч шүү гэж айцгүй өсгмөр байна. Тэгээ хүүхдийг чөлөөтэй өсгөх тал дээр жоохон нээлттэй хандмаар байна. Тэгэхгүй ингээд зарим хүмүүс чинь те юу хачи юм яриад байгаа ингээл ерөөсөө өөрөө бүх юмыг мэддэг төгс юу аятаа аашлаад идэг энэ нэг юм бухшиг зөрүү зангаа болмоор байна. Бүр ингээд сонсохоор миний ингээд бас уурдаг байхгүй. Тэгэл дотроо ингээд уурлал өнгөлдөг л та нэг. Яг зөв. Эдийг одоо бүр боломж гаргасан дээр болооч л гэж хэлмээр байна. Бас нэг талаар уриалмаар байна. Харин тэгэхээр нөгөө нэг эцэг эхүүд бидний бас нэг өөрөөр маш их байгаа хгүй юу? Тийм ээ. Тэгэхээр бид нар өөрсдөө ихлээр бас өөрсдөө нухамсрын ажлыг хийж өгмөр байна. Тэгээ өөрсдөө бид нар одоо энэ одоо янз бүрийн хүрднүүдийн хаалтуудыг гаргамаар байна. Одоо ихэнх хүмүүсүүдийн зүрхэн хүрд хаалттай байдаг. Гурд хурдгаал бүх хүрднүүд ерөөхдөө хоолой хүрдмүрд гэдэг ингээд. Хоолой хүрд нэг хаалттай хүмүүсүүд ч ерөөсөө үннийг хэлж ярьдаггүй. Дандаа юм л бол амны бол годлаа яриад байдаг. Тэгээ өөрийнхөө нөгөө мэдэрч байгаа мэдрэмжээ ингээд үнэн шударгаар ингээд илэрхийлээд хэлж ярьж чаддаггүй. Багаас нь нөгөө загнуулж харчих хүүхдэд ч шууд хоолой урд нь хаалт үсчихэж байгаа байхгүй юу? Бити чи олон юм яриад гэдэг ч юм. Тэ? Ингээд бити чи том хүмүүсийн асуудалд оролцоод ич гэдэг ч юм. Юундаа ууралтын энэ төр гэл тэ? Тий. Тэгээ чи юу мэддээн ч гэдэг юм уу? Тэ? За тэгээд нөгөө нэг түрүүн бас мантахаа хэлж нөгөө багш нь жоохон хөвгтэй ингээд тэг тийм жахаа нэг чинь харин ч бүр хөвгч чинь угаасаа л алдаа гаргаад их тиймэрхэм талтаач биш шүү дээ. Яг хэвдэж чаагаас нэг одоо нэг хөдөлгөөний юм л мартаал ийз те. Тэгтэл шингэж авч байгаа. Иймэрхүү тохиолдлууд бол угаасаа 10 жил мэл бол зөндөл байсан. Тэ багш нар бол хүүхдүүдэд тэгэл янз бүрээр дуудаад оромжлол зохихын зохиол одоо бараг чихтгэл чимхэхэл ерөөсөө те ингээд ийм муухай үйлдэл гаргаж ирсэн. Энд чинь бол ингээд хүүхдүүдэд шууд зүрхэн үрдэг хаачж байгаа байхгүй ерөөсөө өнөө хүнийг хайрлах, хүнд итгэх. Тэгээд мэдээж яг өөртөө итгэл гэл энэ зан чанарууд шууд ингээд хаачж байгаа байхгүй. Энэ ерөөсөө ийм нийгмийг ерөөсөө ингээд үеэс үед бэлдээд байгаа байхгүй ерөөсөө ийм бүх хүмүүстэй энэ үнийг одоо гой нандин чанарууд нь хаалттай. Хүнийг хайрлаж чаддгүй, өөрийгөө хайрлаж чаддгүй, өөрийгөө илэрхийлж чаддгүй, өөрийгөө хүндэж чаддгүй, өөртөө итгэж чаддгүй. Тэгэл юм л болвол ерөөсөө ингээд бусдын мууг үзэж явах хэрэгтэй ам одоо ингээд хин нэг муухай болгож хадлуулж явах одоо ерөнхийдөө ингээд нийгмийг хараад тах нэ хин их юм хил амтай одоо тэ одоо
одоо юм зохиож ярьдаг, хүнийг харлуулж чаддаг, юм ховж их ярьж чаддаг. Одоо ямар ч юм нөгөө нэг хүнийг ойлгох сэтгэлгүй одоо ийм хүмүүсүүд нь ерөөс ингээд айгүй юм олон дундаа нэр хүндтэй. Нэр хүндтэй яваад байгаа байхгүй тий тэр нь айгүй олон найз нөхдөдтэй ингээ хүрээлэл сайтай тий хүн уулах дургуул ч юм уу иймэрхүү хүмүүсүүд нь болохоор мөрөөрөө яваад байдаг. Тэгээ иймэрхүү хүмүүсүүд нь болохоор ингээд нэг хайтар олон хүмүүсүүдийн анхаарал одоо хүрдэггүй ч юм уу тий ингээд ийм сонио нийгэм байгаад байгаа байхгүй ерөөсөө юм хин ийм хар энергитэй байж чадчихээн хин ийм их сөрөг байж чадчихээн тий тэгэхээр нөгөө сургуульд ч гэсэн тийм байдаг шүү дээ тий хин их юм тийм болдоггүй хүмүүс байна тий янз бүрийн сөрөг муухай зүйлүүдийг хийж чаддаг хил амаараа дормжилж чаддаг ийм дээрлэхүү тий ийм хүчээ одоо харуулсан ч юм уу ингээ нэг ийм сонин чанартай хүмүүс нь ч гэсэн ерөнхийдөө тэр нь айгүй олон хүмүүсийг хойноос дагуулад яваад идэх ч юм уу тий ингээ нэг ийм манлайлагч ч юм уу ингээд буруу хүмүүсүүдийг манлайлагч болгоод яваад байгаа байхгүй юусэн энэ нийгэм байна. Буруу хүмүүсүүдийг хойноос дагааж хашуураад яваад байна. Тэгэхээр энэ юу илэрхийлээд байна гэхээр ерөөсөө юу зөв бэ, юу сайхан бэ, тэ юу ямар хүн үлгэр жишээ хүн бэ гэдэг энэ ойлголтыг одоо нэг багаас нь буруу ойлголцож байгаа байхгүй суулгачж байгаа байхгүй. Тэгэхээр том болоод ирэнгүүтээ нөгөө хүмүүс чинь сурсан замаараа л явж байгаа байхгүй. Тэр энэ нөгөө нэг бага насныхны энэ боловсрол энэ хумсар гэдэг ажил дээр нь бас бид нар ажилламаар байна. Тэ эцэг эхүүд бас хүүхдүүдээ бас хумсрын төвшөнд нь хумсартай хүн болгоход нь бас өөрсдөө бас өөрийнхөө хумсар дээр ажиллах хэрэгтэй байна. Хүн шиг хүн болох хэрэгтэй байна. Бусдыг ойлгодог болмоор байна, хүндэлдэг болмоор байна. Бусдын оронд өөрийгөө одоо тавьж үзэх хэрэгтэй байна. Нэг насанд өрсөн хүн гэхээр л бүхнийг мэддэг юм шиг царайлаад яваад идэг. Тэгтэл ихэнх хүмүүсд юу ч мэдэхгүй явж идэг шүү дээ ерөөсөө. Одооны хүүхдүүд чинь ингээл хүүхдүүд ингээд дугаа агаа боловч те дотроо маш их зүйлийг мэдчихийдэг байхгүй юу? Заримдаа яг бас нөгөө хүмүүсээ хүндлээд хэлэхгүй байгаа штэ. Гэтэл одоо ингээд хүүхдүүдийг энэ баг юу мэддгийг энэ төр гээд нэг загинд зандраад бүр сурчихсан автоматар ингээд дандаа тэгж хариулт үзүүлээд идэг. Хүүхдүүд дороо хин бэ юу вэ гэдгийг ялгаа салгаад танаа явж байгаа. Ухамсар өндөр хүүхдүүд. Тэгэхээр одоо тий загинж уулдаг юугаа л одоо би мундаг гэдэг одоо энэ нэг сэтгэхүүгээд жоохон болмоор байна тий. Тэгээд ингэж нэг дарсан. Яг зөв тийм. Хүүхд чинь нөгөө өөрийнхөө одоо мэдрэмжээрээ тий зүн савнгаараа ерөнхийдөө бол ингээл сонирхож байгаа зүйлүүдээ хийгээд юм гоё нийлттэй, сониуч, зоригтой, өөртөө ихтэй, өөрийнхөө одоо хийх дуртай авяас чадвараа хөөгд явж байгаа штэ. Тэгтэл нөгөө эцэг эхүүд нь ч юм уу, багш нар нь ч юм уу одоо юм насанд хүрсэн хүмүүсүүд нь одоо хүүхдийн энэ гоё байдлыг нь хааж, боож одоо тий хоош нь татдгаал болмоор байна. Тий хүүхдүүдийнхаа сайн зан чанаруудыг нь мэдээж хэрэг дэмжих хэрэгтэй. Мэдээж хэрэг үнэхээр одоо нэг хүүхд зарим болдоггүй хүүхдүүд бас байна штэ тий маш хэцүү хүүхдүүд байдаг. Гэхдээ тэр хүүхдүүдтэйгээ бас ярилцаад ойлгуулад ийм байдаг шүү, тийм байдаг шүү гэдэг ингээд одоо зөв буруугийнх нь одоо сайн муугийнх нь одоо нэг ялгааг нь жоохон хэлж тайлбарлаж ярмаар байна. Энэ дэлхийд маань болохоор одоо муу газар авчихсан байж тээ ерөөсөө. Угаасаа муу газар авчихсан байгаад байгаа. Тэ муу одоо сөрөг хүчнүүд одоо энэ дэлхийг удирдаад, энэ нийгмийг удирдаад, энэ улс орныг удирдаад яваад байгаа. Энийг одоо бид нэр одоо улам л ойлгож харж штэ. Одоо сүүлийн энэ одоо мэдээ зэтэйгээр одоо энэ Эпштейн одоо Далай ламын хүртэл асуудлууд ингээд гарч эхэлж тэ. Ийм сонин одоо тэ хүмүүсүүд бидний дээр суучаад хүн шиг хүн байхыг бид нар зааж исэн байж штэ. Ийм ёс суртахуунгүй бодлоо маана нэг сайхан хүний дүр эсгсэн. Тэгтэл яг цаанаа болохоор хүний ой тоонд баг одоо оршихгүй юм хэцүү зүйлүүдийг хийгээ явж исэн.
ийм одоо худал хуурмаг нийгэм худал хуурмыг дэмжсэн тэ харгас байдлыг дэмжсэн одоо ийм байдлыг хүүлэн дэмжсэн ийм одоо систем маш олон жил одоо манай дэлхийг одоо эзэгнэж явсан байна. Одоо энэ байдал одоо ил гарч эхэлж байна. Энэ одоо худал хуурмагийн байдад ил гарч эхэлж байна. Удахгүй энэ байдлууд бүр их болно. Тийм ээ. Тэгэхээр нөгөө бүр илүү ихээр ил гарч эхлэх болно. Хүмүүсүүд бол бүр шоконд одоо орхон ороод эхэлсэн байгаа. Одоо дараа бис харуудад бол бүр орохоор байгаад байгаа. Тийм болохоор бид нар одоо ийм хүмүүсүүдээр одоо хүүхдүүдээ хүмүүжүүлж, ийм хүмүүсүүдийн үгээр үг хийж, одоо ийм хүмүүсүүдийг дагаж одоо дахиж амьдрал явмаар байна тий. явмааргүй байна бид нар одоо. Энэ өөрчлөх хэрэгтэй байна. Би бас ингээд хүүхдүүдээс асуудаг байхгүй юу? Чи юунд дуртай вэ? Чи яадаг идэг вэ гэж ингээд асуухаар ихэвчлэн дандаа мэдхгүй гэж хариулдаг байхгүй юу? Ер нь бол мэдхгүй гэж хариулдаг. Томчууд ч гэсэн. За томчууд бол угаасаа ер нь тийм байгаа л гэж бодоод байгаа би. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр хүүхдүүд ерөөсөө тэр блок үүсцэн тий? Ерөөсөө даалт ухамсартанд сөрөг програмаа суучихсан. Тэгээ өөрийгөө хинбэ яадаг байдаг вэ гэдгийг мэдхээ болцсон. Тэгэхээр манай нөгөө Phoenix Academy маань ер нь бол зорилго нь энэ шүү дээ тий. Хүүхдийн тэр гол авяас чадварыг илрүүлэх тэр сөүлдээ тэр хинбэ гэдгийг нь тэрнээс биш тий. Одоо нийгэмдэр чи хинбэ гэхээр би одоо инженер болно юу муу гэд тийм өнгөцгөн биш. Бүр цаад тэр сүнслэг чанараараа тэр хүүхд хинбэ. Тэгээд энэ алдаа гэдэг тэр хүүхдийн алдаа гаргаж байгаа үед нь за чиний одоо алдаа юу юм бэ? Алдаа бол одоо суралцах процесс одоо дээшээ ухамсар одоо хөгжих процесс ч гэдэм үү тий энэ бүх зүйлийг ингэж зөв ойлгуулад тэр бусдын одоо чамайг доош нь хийж хариу үйлдэл үзүүлж байгаа тэр зүйлд ямар хариу үзүүлэх юм өөрийгөө яаж дархлаатай авч гарах юм гэдэг талаар заахаар ингээд төлөвлөд бэлдээд явж байгаа. Яг зөв. Би манай одоо энэ сургалтаар бол хүүхдүүдийг яаж асуудлуудаас зугтдаг аргыг зааж өгөх биш. Харин энэ асуудлууд амьдралд бол угаасаа хүүхдүүд маань өсөж торноод одоо бие хүн болоод ирэнгүүт угаасаа амьдралд үзэх ёстой юм уу, үзээд туулах ёстой юм а дуулаад явна. Тэр одоо амьдралын энэ туршлагуудыг тэг хүнд бай, хөнгөн бай, туршлагуудыг яаж одоо өөрийнхөө энэ хүч авяас чадвараа ашиглаад ухаантай хашиг давж гардаг одоо энэ арга ухааныг л хүүхдүүдэд зааж өгөх гээд байна. Түүнээс бол энэ одоо асуудал гараад ирэнгүүт тэрнээс нь зогтдог тэ скул бол өөрийнхөө бурууг бусд руу жигдэг ийм хариуцлагагүй байдлыг одоо хөгжүүлэх биш оронд нь харин хариуцлага гэж юу гэдгийг тэ тэгээд яг амьдрал гэж юу гэдэг амьдралд янз бүрийн туршлагаар дүүрэн байдаг гэдгийг нь багаас нь хэлж ойлгуулна. Тэгтээ тэр туршлагууд болвол өөрийг нь одоо сүйтэх гэж, унах гэж, бүтлгүүтүүлэх гэж учирдаг биш. Харин ч бүр өөрийнхөө төлөө учирдаг энэ асуудлуудыг яаж одоо хүчрхийгээр өөрийнхөө энэ авяас боломжуудаа ашиглаж агаад даван гарч бүр илүү хүчрхэгжих үү, бүр илүү ухаантай, ухамсартай хүн болох уу гэдэг энэ мэдлэгийг л одоо бид нар одоо багаас нь ингээд хүүхдүүдтэй зааж өгөхийг хүсэж байгаа маа. Тэгээ тийм болохоор энэ үйл ажиллагааг маань ойлгож байгаа, дэмжиж байгаа эцэг эхүүд маань бидний бас үйл ажиллагаануудыг одоо дэмжиж энэ бичлэгүүдийг маань одоо цааш нь өөр хүүхдүүдтэй эцэг эхүүдэд дамжуулан өгч тэгээ бас бидний Instagram дахь хаяг байгаа, Facebook дахь пэйж байгаа, одоо шинэ пэйжүүд байгаа даа. Phoenix Academy MGL гэдэг энэ MGL энэ пэйжүүдийг маань бас дагаж тэгээд мэдээж хэрэг өөрсдийнхөө хүүхдүүдийг энэ сургалтандаа одоо бүртгүүлээд өөрсдийн хүүхдүүдэд үнэхээр бодит хөрөнгө оруулалтыг хийж эхлүүлэх хэрэгтэй байна. Бид нар өчнөө хэрэггүй тоглоомуудыг авч өгөөд байдаг нөгөө тоглоомуудаар нь хүүхдүүд нь тоглодогчгүй задлал хайчдаг ерөөсөө. Тэ? Ийм одоо
байдлыг одоо өөгшүүлэх биш, харин бид нар одоо хүүхдүүдэд яг юу хэрэгтэй байна. Тэ яг хүүхдүүдийн дотоод одоо мөн чанар дээр нь одоо хүүхдүүдэд яг жинхэнэ хайр юм байна шүү, ухамсар юм байна шүү, агуу хүчирхэг энергиуд юм байна шүү гэдгийг нь одоо багаас нь бид нар хүүхдүүдэд хэлээд заагаад хүн шиг хүн болгочих юм бол манай нийгэм ирээдүйд гайхалтай одоо хүн шиг хүмүүсээр дүүрэн болж чадах юм бол бид нар хинээс ч айж ичих санаа зовх тэ аюул гэдэг зүйл байхгүй арилаад бид нар юм гоё сайхан тайван одоо бүх зүйлүүдээр гоё баялаг эрг сайхан нийгмийг бид нар одоо бүтээх боломж бий. Тэр боломж болол одоо эцэг их болоод хувь хүн бүрээс хамааралтай. Тэгээд бичлэгийг маань энэ үрт үзсэн та нартай маш их баярлалаа. Удахгүй бид нар энэ бичлэгүүдийг өргөжлүүлээд бас хийх болно. Тийм болохоор Мантхагш маань нэмж хэлэх зүйл байна уу? Ер нь бол бид нар ингээд нөгөө байглаасаа болвол ийм нэгдэж орших ийм одоо зоригтой гэх юм уу да. Тим оршихуунууд байгаа хгүй юу те? Бүгд өөрийн гэсэн одоо бусдаас илүү чадвар авьяастай тэрийгэ одоо дагаж тэрийгэ гаргаж хийгээд энэ дэлхийдээ бие биендээ тусалж дэмжиж бие бинийгээ ингэж хамтарч одоо амьдрах ёстой оршихуунууд байгаа хгүй юу. Гэтэл энэ нийгэм дэлхий дээрх энэ үүссэн энэ том систем яаж програмчилж байгаа болохоор гэхвэл тийм мэрэгжил эзэмшвэл их мөнгө олно. Тэр нь одоо тренд болж гин энтер гээл те нөгөө байглаас нь салгаад хувь хүний тэр сөүлийнх нь зорилгыг нь умартуулад буруу зам руу будаад хэлгүүлээд ингээд амьдарчдаг юм байна. Тэгээд өрсөлдчихдэг те хоорондоо бие биенийхээ дээрх гад. Энэ бол эго бидний одоо мөн чанар биш те сүнсний байглаасаа заяасан тэр хайрын мөн чанар биш. Тэгээ энээсээ ингээд нөгөө гажаад явчихаараа сүултээ ингээд янз бүрийн сэтгцэн юу үүсчдэг гэсэн штэ те сэтгэл готол ингээд энийг нөгөө ойлгохгүй тагтлагаан замраагүй болохоор тэгээ би чинь бас өөрийг ингээд анзаардаг гэсэн байхгүй. Би өөрийг ингээд ажиглахаар би ерөнхийдөө ингээд би тэгтээ миний дотор ингээд бүх юм байгаад байгаа байхгүй юу? Аль нэг гэдгээ мэдэхгүй ингээд асуулттай юу юм бол гэд ингээд асуулттай ингэж ирж хайж явсаар хагаад одоо ингээд ерөнхийдөө ойлгож эхэлж байгаа байхгүй юу? Тэгэхэд миний дотор тэр нөгөө хамтрах гэсэн хүсэл те би чинь багадаа нөгөө ингээд бусдад дээрлэхүүлж байгаа ад үзэгдэж байгаа хүүхдүүдийг ерөнхийд нь ингээд нэг хамгаалах гээд байгаа юм шиг те тэрэнд нэг юм дэм өгөх гээд байгаа юм шиг нэг тийм зан характертай хүүхдээсэн байхгүй юу? Тэгээд альва ямиг яхта те тэр мэрэгжил зэрэглээ сонгохтой хүртэл би тэгж шийдвэр гаргаж исэн маань тэр сөүлээс маань гарч байгаа тэр мэдрэмж маань байсан байгаа байхгүй юу? Би юугаар туслах уу? Тэ? Би юу хийж энэ нийгэм туслах уу? Тэгээ би сүултээ ингээд тэрийгээ сайн ойлгохгүй явж хагаад за ёстой мөнгө олохгүй бол болохгүй мэн гэдэг нөгөө дарамт шахалтууд айгүй хэрэн штэ тий өөрийгөө ойлгохгүй явж ах чинь хажуугаар эн чин дэлхий дээр амьдарч гэн мөнгө санхүү хэрэгтэй байгаад идэг за одоо нэг мөнгө олъё да гэд мөнгөний хойноос явхаар л бүтлгүүтчихэд идэг би ерөөсөө айгүй тийм байсан тэгээд бизнесийн удирдлага гэд би маш дургүй идэг байсан тэгээд би амьдралын эрхэнд за одоо энийг хийчих юм бол нэг юм яг тийм гэсэн ийм ажилд баригдахгүйгээр би мөнгө олох боломжтой юм уу гэд бизнесийн удирдлагт орсон чинь маркетингийн сонсоод би бүр ингээд дотроос ингээд уур идсэн байхгүй юу нэг хүлээж авч чадахгүй тэрсэлдээд ерөөсөө энэ тэнд очиод ингээд тэрсэлдээл зөрчилдөөл биш байна гэж гараад исэн. Тэгээ би нийгэмд юу гэж үнэлэгдэжсэн бэ гэхээр туйлбаргүй тэ тэгсэн чинь би нэрээ үнэхээр ингээд туйлбаргүй ийм юу юм бахтаа гэдэг нөгөө өөрийгөө айгүйх голоод маш их шүүмжлээд идэг байсан. Яг энэ нийгмийн харж байгаа нүдээр тэгсэн чинь одоо эцэст нь ингээд харсан чинь би ерөөсөө сүнснийхаа тэр юугаар л шахалтаар яваад исэн билээ. Миний доторх сүнсний шахалт маань наа чин биш штэ гэдэг нөгөө уураар гарч ирээд байгаа байхгүй юу? Зөрчлөлтөд. Тэгээд би явж агаад ингээд дотроо бас бодоол идэг гэсэн. За тэр хүн маань ингээд хийж байгаа юм чинь би
би энийг нь яачи. Одоо жишээ нь би гэр бүл дээрээ боддгийн. Нөхөр маань ингээд маш их санхүүгээр дэмждэг. Тэгээд айгүй тэгэж ерөнхийдөө асуудал багтай. Хэрвээ нөхөр маань ингээ асуудалтай байсан бол би бас энэ зэргийн ямыг ингээ судлаад явхад надад маш хүнд бэрхшээлтэй байх байсан. Санхүү хэрэгтэй шүү дээ энэ нийгэм дэлхий дээр амьдарч байхад. Тийм шүү дээ. Тэгэнгүүт нөхөр маань миний аль талыг ингээ айгүй яаж авах. Тэгэнгүүт би давхар бас бодож байгаа. Манай нөхөр маань 100% ингээд ойлгохгүй байсан ч гэсэн би дотроо боддог байхгүй. Манай нөхөр ингээд санхүүгийн зохицуулж байна. Би энэ талын сэтгэл зүй энэ маш хэрэгтэй те. Мөн санхүү ч гэсэн хэрэгтэй, энэ мэдлэг ч гэсэн хэрэгтэй байна. Энэ мэдлэг надад хэрэгтэй, дээрээс нь үр хүүхдүүд маань бусдад хэрэгтэй мэдлэг байна. Энд нэгэн байгаад байна гэд ингээд чичрээд ингээд энийг ста олмоор байна гэд ингээд явсаар агаад ерөөхдөө ингээд нэлээд асуултуудынхаа хариултыг олоод ирэнгүүт би ингээд тайвшраад ирж байгаа байхгүй юу. Тэнгүүт миний уур бухимдал маань багасаад ерөнхийдөө айгүй тийм тогтоон болж эхэлж байгаа. Тэрнээс би маш их савлгаатай тий. Ерөөсөө миний сэтгэл хөдлөл маш савлгаатай. Нэг бол ингээл бэлбэрх гэж байгаа галтуун шиг болоод нэг болохоор бүр нэ гэл юм болоод өөрийгөө ойлгохгүй тэн дотор ч маш их ингэж явсан. Тэгэхээр бас над чиг ийм хүмүүс ч байгаа ах тий. Өөрийнхөө учрыг олохгүй би юу юм яадаг гэдгийг. Тэгэхээр энэ мэдлэг рүү ороосай гэж уриалж байна. Тийм хүүхдүүдээ бас балахгүй шиг тэр сүнслэг чадварыг нээх юмсан гэж хүсэж байна. За боллоо. Яг зөв. За мантагш маань бас маш гоё өөрийнхөө туршлагаас хуваалцлаа. Олон эцэг эхүүдтэй бас энэ байдал нь одоо ойлгож байгаах гэж бодож байна. Хүн болгонд л ерөөхдөө энэ одоо зарчмаар ерөөхдөө шихоо явдаг. байгаа. Тэгээд бичлэгийг маань энэ үртүцэн танартаа маш их баярлалаа. Санаа оноо байх юм бол та нар маань энэ бичлэгийн доор бичиж үлдээгээрэй. Тэгээд удахгүй дараагийн хамтлагаар уулзъя. Түр баяртай.